Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе бэлгүүнэ байна. Өнөөдрийн хүү бичлэгээрээ 2019 он бид бүхний хувьд ямар чиг хандлагатай ямар зүйлүүдийг хийж бүтээсэн жил байх юм бэ гэдгийг тодорхойлох болно. За яг ингээд дүгнэж үзэх юм бол 2018 он миний хувьд болохоор маш их зүйлийг сурсан, эхлүүлсэн жил байсан. Тэгээ яг эхлэлийн жил гэж нэрлэж болох юм болоо гэж бодож байна. Тэгээд яг хувь хүний хувьд маш олон шатыг агсан болоо гэж бодож байна. Бас дээрэс нь яг өөрийнхөө айцыг даван туулж хийсэн зүйл маш их байсан. Тэгээ яг хийсэн том зүйлүүдээсээ дурдаад үзэх юм бол мэдээж их хэрэг өөрийнхөө YouTube channel-ыг нэгээд хүмүүсд хэрэгтэй бичлэг хийж эхэлсэн байгаа. Тэгээд яг одоо амжилттай явж байгаа байх гэж бодож байна. Бас дээрэс нь багийнхаа мөрөөдлийг биелүүлээд Япон улсын Токио хотод амьдарч үзсэн байгаа. Тэгээд тэнцээ амьдарснаар би маш олон зүйлийг хийж үзсэн, маш олон төрлийн хүмүүстэй уулзсан. Тэгээд янз янзын газараа яваад айгүй их зүйлийг одоо үзэж нүд тайлж бас дээрэс нь одоо хүний хувьд боловсрсан болоо гэж бодож байна. Тэгээд магадгүй жил эхлэхээс өмнө би өөрийнхөө зорилгыг тодорхойлох байсан бол энэ жил арай өөрөөр өнгөрөх байсан болоо гэж бодож байна. Тийм учраас одоо бүгдээрээ 2019 оноо төлөх гээд үзье. 2019 он миний хувьд судлах болон туршлагаж явах жил байгаасаа гэж би хүсэж байна. Өөрийнхөө эхлүүлсэн зүйлүүдэд илүү туршлагаж аваад бас дээрэс нь хийх хүсэж байгаа зүйлүүдэд илүү их судалгаа хийж чанартай зүйл хийхийг хүсэж байгаа гэж хэлж болох юм уу да. Та бүхэн ч гэсэн 2018 он дуусахаас өмнө өөртөө яг дараа жил юу хийхийг хүсэж байгаагаа сайн бодоод тэгээ өөрөө хувь хүний хувьд ч гэсэн яг ямар зүйлд хүрмээр байгаа, ямар зүйлүүдийг хиймээр байгаагаа бодоод тэгээд төлөвлөгөө гаргаарай. За одоо 2019 онд хэрэгжүүлж болох янз бүрийн санаануудыг та бүхэнд танилцуулъя. Хамгийн түрүүнд бүтээлч хоббигоо хөгжүүлэх, хөгжим тоглож сурах ч юм уу, зураг зурах ч юм уу, юм ойж сурах ч юм уу, нэхэд сурах ч юм уу, ямар нэгэн бүтээлч хобби сонгож аваад тэрийгээ сураад тэгээ хөгжүүлэлт үзээрэй хэлмээр байна. Ер нь хүн болгоны дотор нэгэн бүтээл чанар нуугдаж байдсан болоо гэж би боддог. Бас дээрэс нь бүтээл зүйл хийснээр амьдрал илүү одоо хөгжилтэй сонирхолтой өнгөлөг болдсон болоо гэж би бас боддог. Дараачих нь болохоор ямар нэгэн зөв зуршлыг тогтоох байгаа. Энэ болохоор ямар ч зуршил байж болно. Өглөөс ирээд гүйдэг болох, эсвэл эрс сэрдэг болох, одоо унтахаас өмнө ном уншдаг болох ч юм уу. Ямар нэгэн тийм өөрт чинь хэрэгтэй, өөрт чинь хөгжүүлэх тийм зуршлыг тогтооод үзээрэй гэж хэлмээр байна. Дараачих нь болохоор муу зуршлуудаас салах байгаа. Мөнгө амар их үрлэх ч юм уу, эсвэл унтахаас өмнө ихэн мэддэг, эсвэл одоо бүгдийг явуулдаг болох ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдээ салаад яг баттай хэлсэндээ байж чадахгүй зуршлаа ингээ өрцөөдөд байх юм бол өөртөө ямар нэгэн жижигхэн шийтгэл бодоод олж бас болох юм. Дараачих нь болохоор өдөр болгон ном уншдаг болох. Сард нэг ном эсвэл 7 хоногт нэг ном гэж ийсний оронд өдөрт 10 хуудас гэж бодоод үзээрэй. Тэгээд ер нь бол одоо компьютераа харж суух, ямар нэгэн хэрэггүй зүйл телевизээр үзэх, уцаа харж суухын оронд 30 минут ном уншиж суух юм бол та өөрийнхөө оюун ухаанд багч гэсэн хөрөв оруулалт оруулж байгаа гэсэн үг шүү дээ. 2019 он илүү эерэг байж нэг нэгэндээ гоё магтаалын үг хэлдэг болох. Ер нь бол одоогийн сошиал ертөнд тэгээд стресстэй амьдралаас болоод хасах нэрхтэй зүйл маш их болсон юм шиг санагддаг. Харин тийм орчинд бид өөртөө илүү гэгээлэг эерэг давалгаа үүсгэж биеиндээ гоё халуун дулаан үг хэлж байх юм бол бидрийг тойрсон стресс арай илүү багасгаж бид нар ч гэсэн арай илүү happy болох юм болов уу гэж боддог. Дараачих нь болохоор Монгол дотроо аялах байгаа. Ер нь хүмүүс аялын тухай харахлаараа заавал нэг онгоцны билет ч юм уу аваад вагоны билет аваад өөр газараа өөр улс руу явах тухай боддог. Гэхдээ манай улс орнд ялангуяа Улаанбаатар хотын орчинд үзэх одоо сонирхолтой зүйл маш олон байдаг. Тийм газруудыг судалж агаад аялалж үзээрэй хэлмээр байна. Мэдээж аялж байхдаа орчноо хайлаад ухаандаа аялахаа бас мартаж болохгүй. Дараачих нь болохоор йога хийж үзэх. Урд нь болохоор би йоганд өдөөсөө тэгэж их анхаарал хандуулдаггүй байсан. Тэгээ яг жилийн өмнөөс хийж үзээ. Тэгээд миний одоо ухаан санаа болон бие махбодод ямар их өөрчлөлт оруулж, ямар их тайвшруулж, бас дээрэс нь одоо миний бие одоо янз янзын газар өвдөөдөөс тэрийг болиулдаг гиг би ойлгосон. Тэгээ тийм учраас та бүхэн ч гэсэн хийгээд үзээрэй, орлоод үзээрэй хэлмээр байна. Тэгээ заавал йоганы одоо багшаа залгахгүйгээр бас интернетээс янз бүрийн йоганы бичлэг олж үзээд тэгээ дуурайж хийлгэж бас болох юм байна. Дараачих нь болохоор илүү их жимс ногоо идэх. Хүний бие махбод эрүүл байхад бидний идэж байгаа зүйлээс маш ихээр шалтгаалдаг байгаа. Тэгээ ялангуяа Монголын эрс зэс уур амьсгалд бид нар маш их витаминыг зүйлүүд идэх хэрэгтэй байдаг. Тэгээ миний анзаарснаар бол Монгол хүмүүс махыг маш их иддэг. Гэхдээ жимс ногоог одоо гадаадын хүмүүсүүдтэй хатгалаад идэхэд айгүй бага хэрэглэдэг юм болов уу гэж боддог. Тэгээ ер нь бол жимс ногооныхаа хэрэглээг илүү ихсгээд махныхаа хэрэглээг арай багасгаад үзээрэй гэж хэлмээр байна. Би чинь илүү хөнгөрөө бас дээрэс нь хоол шингэх явц чинь илүү хурдан болдог байгаа. Тийм учраас
жимс ногооны хэрэглээгээ илүү ихсгээд үзээрэй. 7 хоногт ядаж 1 удаа агаарт гарах. Ер нь байгаль илүү их цаг өнгөрөөснөөр хүний стресстэх болон муу мухай бодол агуулах нь илүү багасдаг гэсэн тийм судалгаа байдаг юм байлээ. Мөн бас дээрэс нь энэхүү хотын бохирдлоос холдоод байгальд гарч цэвэр агаар амьсгалснаар та өөрийнхөө уушгаа цэвэрлэн бас нэгэн байдлаар энэхүү хор тутаанаас өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг юм. Дараагийн санаа нь болохоор зөвхөн өөрийнхөө хөгжүүлэх зүйлд хэрэглэх мөнгө хийх тийм данс нэх байгаа юм. Өдөр болгоно 1000 төгрөг хийгээд авах ч юм уу, эсвэл цалингийнхаа нэг төдөө хувийг хийгээд тэгээ дараа нь ямар нэгэн ивент ч юм уу дугуйланд оролцохдоо тэр дансаас мөнгө аваад тэгээд өөрийгөө хөгжүүлэх тийм зүйлд яваад ах боломжтой юм. Унтахаас өмнө дараагийн өдрөө төлөвлөх байгаа. Тэгэхээр энэ ямар ач холбогдолтой юм бэ гэхээр өдрийн турш хэрэггүй зүйл цаг өнгөрөөхгүй илүү үр бүтээлтэй өдрөө өнгөрөөх тийм зорилготой юм. Ядаж сард нэг удаа өөрийгөө хөгжүүлэх янз бүрийн арга хэмжээ ивентэнд яваад тэмцээнэ ямар нэгэн хүнтэй танилцаад өөрийнхөө бодол санаа хуваалцаж бас зүгээр байх гэж бодож байна. Дараачих нь болохоор өглөө цэрэг тэгээд эрт унтдаг болох байгаа. Эрт зэрж эрт унтснаар хүний өдөр илүү үр бүтэмжтэй болдог гэсэн байдаг. Кофе хийжсэн ундаа ер нь чихэртэй ундаанаас татгалзах байгаа. Ер нь хүний бие айгүй муу байдаг шүү дээ. Бас дээрэс нь кофе ууснаар шүд илүү шалгалтад байдаг юм шиг санагддаг. Ер нь бол эрт ундаад эсэрдэг болоод дасгал гэдэг болоод тэгээ бас дээрэс нь кофе болон хийжсэн ундаанд татгалзах юм бол та өөрөө ирэхгүй энергитэй болоод эхэлнэ. Тэгээ бас дээрэс нь жимс ногоо байдаг болоод маха багасгах юм бол угаасаа цаанаас айгүй энергитэй ирч хүчтэй болоод байдаг. Хамгийн сүүлч болохоор өдрийн норон бол 2-3 литр уусаа ууж хөвших юм байна. Хүмүүс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж ус ууж агаарт гардаг байх хэрэгтэй гэж бодож байна. За тэгэхээр миний танилцуулсан эдгээр аргууд нь хувийн хөгжлийн аргууд байгаа. Тэгэхээр өөрөө та илүү өөдрөг, өөрөө илүү энергитэй байж иж бусад зүйлүүдэд илүү амжилттай байна. Тийм учраас 2019 он эхлэхээс өмнө та бүхэн оноо тодорхойлоод ямар зүйлүүд хийхийг хүсэж байгаа, хувь хүний хувьд юунд хүрэхийг ямар болохыг хүсэж байгаагаа бас бичээд аваарай. Тэгээд төлөвлөд аваарай гэж хэлмээр байна. Тэгээд амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл баяртай.